Монгол Хятадын хамтарсан найрамдал ерөнхий боловсролын сургууль өнөөдөр 53 дахь төслийн баяраа хийж байна. Тэгэхээр энэ сургуулийн төгсөгчид бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын тэтгэлгээр суралцж ирээд хоёр орны хоорондын найрамдал харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм а. Энэ сургууль нь 1964 оноос хойш холбоотой. Тэгээд энэ сургуулийг бол энэ жил бол 53 дахь төгсөлт нь 37 сурагч төгсөж байгаа юм байна. Ер нь төгсч 90 гаруй сая та бид нар маань сонслоо шүү дээ. Хятадын ихтэй дэлхийд нэр ихтэй сургууль 9 суралцах ийм үе талбарт нээж байгаа юм байна. Тухайлх нь бол одоо бидний яг нарлах энэ дээр Хятадын нэрт дэлхийд нэртэй ихтэй сургууль 9 суралцсан энэ сургуулийн төгсөгчид зөвхөн 2022 оноос хойш гээд 100 гаруй сурагчтай төгссөн байгаа. 9 суралцж байгаа юм байна. За эдгээр маань төгсөд ирнэ. Төгсөж ирэх Монгол их орныхоо бүтээн байгуулалт хөгжүүлэлт нь үнэтэй хувь нэмэр оруулна. Цаашлаад энэ хоёр орны мөнхийн хөрш бид нар урдлаараа Хятад улстай хойдлаараа Орсын холбооны улстай мөнхийн хөрш байгаа шүү дээ, тийм ээ. Энэ улстай бол цаашид найрамдалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, өргөжүүлэх, хөгжүүлэх энэ үсэд энэ хүүхдүүд маань маш хүнтэй хувь нэмрийг оруулгоолно гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. Тус сургуулийн хэлний чанартай Хятад иргэдийн онцлогийг хадгалсан Хятад хэлний сургууль бөгөөд өөрөнгөөс нь өрмөж давуу талтай. Зөвхөн Хятад хүүхдүүдийг эсвэлээ зогсохгүй бол Монгол сурагчийг хамруулан сургадаг нь онцлог. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд сургуулийн хөгжлөлөө дэвшлээд бичлэн харж ирлээ. Ялангуяа сургуулийн орчин техник тоног төхөөрөмж, дэд бүтэц эрчимтэй сайжирч суралцах нөхцөл илүү боловсронгуй болсон. Мөн сурагчид HSK шалгалтанд тогтмол өндөр амжилт үзүүлж, Хятад хэлний мэдлэг чадвараараа онцгойрон шалгарч байна. Үүнээс гадна бүгд найрамдах Хятад ард улсын нэр хүндтэй ихтэй сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжийг жил бүр олон сурагч хүртэж, мөрөөдлийнхөө боловсролыг эзэмшихээр Хятад улсыг зорж байгаагаар нь бахархаж байна. Би бэлтгэл ангиас энэ сургуульд яг тасралтгүй 12 жил сурсан байхгүй юу. Тэгээд өмнөх өдрөөс нь бэлдэж байхдаа л үйлж эхлээд амар хэцүү. Багшаагаараа л үйлээ, ангийнхнаагаараа л үйлээ. Тэгээд 7 дугаар ангиас бас ангинаар хийсэн болохоор ангийнхандаа илүү тайртай. Тэгээд манай анги ер нь коллектив сайтай анги болохоор хоорондоо салгаж жоохон хэцүү л. Манай ангийн багш бол надаа маш их итгэдэг. Би ангийн багшаа бол баг 2 дахь ээжээ гэж хэлнэ. Бидэдийг дунд ангиас тааж авсан. Үнэхээр агуу багш. Багштай ярьтай шүү, гэр бүлийнхэнтэй ярьтай шүү гэж. Энэ сургууль яг 5 дахь жилдээ сурж байгаа. Тэгээд 4 дугаар ангиасаа шилжиж ирсэн. Тэр хугацаанаас хойш бол анги хамт олонтойгоо гоё эс тэгээд төслийн баяраа өнөөдөр тэмдэглэж байгаадаа баяртай байна. Амар гонигтай байна. Яг ингээд төгсөн гэсэн чинь ингээд найзтайсаа холдож байгаа болохоор амар юм гэтэм хоосон мэдрэмж төрж байгаа. Тэгээ багш нартай хандаж олон хэрэг баярлаа гэж хэлмээр яг ингээд биднийг багаас нь бэлтгэлээс эхлээд өнөөдрийг хүртэл ингээд заа зөвлөж одоо ингээд биднийг багаас нь эхэлж ингээд яг л бидний ээж шиг биднэрт ханддаг ингээд маш их баярлж байгаа. Ангийнхандаа амар хайртай шүү. Тэгээд бүгдээрээ ингээд ирээдүйн мэрэгжлээ болоод тэгээд ингээд 10 жилийн дараа юм уу тэгж агаад уулзцаая л гэж хэлээ. Намайг Болормаа гэдэг. За Монгол Хятадын найрамдал сургуульд монгол хэлний багшаар ажилладаг. За энэ анги маань миний 3 дахь төгсөлт байгаа. За багш хүний хувьд бол сурагчдынхаа амжилтаар бахархаж тийм ээ энэ л өдрийг ер нь бол хүлээдэг тийм ээ өнөөдөр бол маш баяртай бас хөнгөн юм гонигтай өдөр. За энэ төгсөлт маань их онцлог төгсөлттэй анги байгаа. За ангийн маань хүүхдүүд бол хэлвчгийн шалгалтад амжилтаа өгөөд за сурагчдын маань 90 гаруй хувь нь HSK 4-6 дугаар зэрэг бүгд авсан байгаа. За сурагчдаас маань 4 сурагч бол тэтгэлэг засгийн газрын тэтгэлэг тэнцсэн байна. За үлдсэн сурагчид маань бол Хятадын ихтэй сургуулиудад ер нь бол 50-60% таа бол одоогийн мэдлэр тэнцсэн байна. За сургуулиудын хариу нь бол 6 сарын дунд хүртэл гардаг учраас зарим сурагчтай маань хариу гаргагүй. Гэхдээ ангийн багшийн хувьд 100% тэнцэж тэтгэлэг авна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ өнөөдөр бол маш их баяртай байна. Тэгээд хөөрхөн шавнартаа ирээдүйн сансан зорьсон бүх зүйл нь бүтээсээ тийм ээ амьдралын заманд ард нь шулуун байгаасаа гэж хүсэж байна.